хамгийн ихэнд бол яг энэ үйл явдал Европын зах зээл дээр бол нөлөөлж байна л да. За Европын зах зээл дээр нөлөөлснөөс цаашлаад одоо Америк Орос хоёрын хоорондох эдийн засгийн харилцаа муудад гэх юм бол Америк руу за тэгээ бүр цаашлах юм бол дэлхийн нийтийн эдийн засаг руу шууд нөлөөтэй ийм эрсдэл үүсэж байна. Тэгэхээр Европын хувьд бол угаасаа эдийн засаг нь бол хэврэг байна. Ийм байгаа дээрээ дахиад эдийн засгийн хориг арга хэмжээнд оролцох юм бол улам бүр эдийн засаг нь муудах эрсдэл дагуулж байна. Тэгэхээр цаашдаа бол одоо Европын зах зээл дээр бол хувьцааны ялангуяа хувьцааны зах зээл дээр бол одоо тааварлалшгүй тийм хөдөлгөөнүүд гарах эрсдэл бол байна. Орос улбаны улсын дотоод өөрөх нь үндэсний мөнгөнд тэмдэгтийн ханш маш их суларсан байгаа. Гэхдээ эдийн засгийн хөгжлийнхэн сайд хэлэхдээ энэ хориг арга хэмжээ манай зах зээл нөлөөлөхгүй, тийм дөрвтэй байхгүй, том хөрөнгө оруулалтууд явдгаараа явна, гадаадын хөрөнгө оруулалт буурахгүй гэж мэддэг та. Гадны шинжилчлэн дээр ямар байр суурь? Тэгэхээр энэ дэр яг одоогийн авж байгаа Америкийн, Европын хоригуд бол тухайн нэг одоо Владимир Путин тойрсон тэр нөлөө бүхий хүмүүс төр хориг арга хэмжээнд авч байна. Яг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээнд бол авч эхлэхгүй. Тэгэхээр одоохондоо бол яах нь нөлөөлөл нь бол бага байна гэж хэлж байна. Тэгвэл цаашаа Кримийг авах одоо оролдлогыг Оросууд бол ерөөсө зогсоохгүй байх тал дээр бол хатуу байр суурьтай байна л да. За хэрвээ буцахгүй юм бол Европ, Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо тавьж байгаа арга хэмжээнд улам бүр чангаруулад бүр гадаад худалдааны одоо хориг арга хэмжээндээ авч эхлэх юм бол Орос төдийгүй Америк, Европ өөрсдөө давхар бүгд одоо эрсдэлд орох аюултай байна. Гадны бас улс төрчид эдийн засгчид анхааруулад байгаа. Үнэхээр тийм том хэмжээний хориг тавиад эхлэх юм бол энэ өөрөө зөвхөн Оросд, зөвхөн Европын холбоо, зөвхөн Америкт хамааралтай биш, дэлхийн нийтийг хамарсан гинжин уран шиг ийм хямрал үүсэх эхлэл болж болно гэдэг. Энэ дээр ер нь яг шинжээчдийн таамаглаж бичиж байгаа үндэсгүүд юу? Тэглүү яах вэ? Тэгэхээр өнөөдөр бол дэлхийн эдийн засаг өөрөө асар галбаачлагдсан. Дэлхийн хавтгаа болсон байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл улс орнууд хөгжиж ирэхдээ гадаад худалдаан дээрээ тулгуурлаж маш их хөгжиж ирсэн. Жишээлбэл Орос бол байгалийн хий, нефтээ Европ руу экспортлж байна. Бид өнөөдөр нүүрс зэсээ урд хөрш рүүгээ экспортлж байна. Урд хөрш маань Америк руу одоо Европ руу эцсийн бүтээгдэхүүн экспортлж байна. Тэгэхээр энэ бол гадаад худалдаан дээр ямар нэгэн хориг саадууд гарч ирэх юм бол энэ бол эдийн засгийн нөөцийн тэнцвэргүй байдлыг үүсгэнэ. Энэ нь богино хугацаанд тэнцвэргүй байдлыг үүсгэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч дунд урт хугацаанд нөөцийн оновчгүй хуваарлалт бий болох түүнээс хамаарат салбаруудад уналтууд үүсэх эрсдэлтэй. Жишээлбэл одоо Орос улсын хувьд бол дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч 75% Европ руу экспортлж байна л. За жишээ нь Европ хориг тавилаа гэж үү. Тэгвэл яах вэ гэхээр Европ байгалийн хийгүү болох нь нефтгүй болох нь. Тэнд бол эдийн засаг нь улам бүр муутах. Хэврэг байгаа дээрээ бүр муутах нь л дээ. Гэтэл энэ бас нөгөө талдаа монголчуудад бас ашигтай юм шиг харагдаж байна л да. Яагаад гэвэл хятад улс бол өөрөө маш том хэрэглэгч орн байж байна. Хятад улс нүүрсний хэрэглээгээ бууруулаад байгалийн одоо бохирлоо бууруулах замаар нүүрсний хэрэглээгээ бууруулахыг зорж байна. Оронд нь юу хэрэгтэй юм гэхээр газ байгалийн хий байж болж байна л. Тэгвэл одоо тийм хориг арга хэмжээ явснаас болоод Орос экспортлогч орн байхаа болох уу болохгүй. Нефтээ экспортлно, байгалийн хийгээ экспортлно. Тэгвэл хаашаа вэ гэдэг асуудал болж байгаа. Тэгвэл хятад руу. Хятад Монгол Орос хоёрын дунд бид байж шүү дээ. Тэгэхээр эндээс магадгүй бидэнд бас нэг боломж гарч иж болох юм.